Сайн байна уу? Өнөөдөр бид хамгийн гоё, хамгийн тэсвэртэй фасадын нэг болох Fiber Cement Board and Batten системийг танилцуулж, яаж угсрдгийг алхамаар үзүүлье. Board and Batten нь гадна ханын босоо хээтэй фасадны хийц бөгөөд орчин үеийн барандоминиум рустик загваруудад бүгдэнд нь тохирно. Том хавтангуудын хооронд жижиг нарийн баатан дарж гоёмсог сүүдэртэй эффект үүсгэдэг. Хавтан нь Fiber Cement-ээр хийгдсэн усанд тэсвэртэй, галж чаддаггүй, хортон шавж иддэггүй. Монголын эрс тэс уур амьсгалд яг тохирно. Фасадны угсралтыг эхлэхийн өмнө гадна ханны гадаргууг бүрэн тэгшилж, тогтвортой болгох шаардлагатай. Хэрвээ хананд дулаалга хийгдээгүй бол эхлээд дулаалж, дараа нь ОСБ хавтан эсвэл фасадны зориулалтын профиль тогтооно. Гадаргууг тэгшлэх нь хавтангуудын суулт, шугамн байдалд шууд нөлөөлдөг тул хамгийн анхаарах ёстой алхам юм. Суур гадаргуу бэлэн болмогц ус салхи нэвтрэхээс хамгаалах зориулалттай мембраныг наана. Мембраныг дээрээс доош чиглэлтэй 10-аас 15 см давуулан давхарлаж тогтооно. Давхаргын уулзууруудыг тусгай наалддаг туузаар битүүмжилж өгнө. Энэ нь гадна талаас нэвтрэх чийг борооноос дотор ханыг хамгаална. Фасадны бат бөх байдал болон агаарын урсгалыг хангах үүднээс мембран дээр фрейм буюу босоо рейкнуудыг 40-60 см-ийн зайтайгаар тогтооно. Эдгээр рейк нь хавтан тогтоох суур болохоос гадна ханын ард чөлөөтэй агаар сэлгэх орон зай үүсгэдэг. Ингэснээр конденсац чийг хуримтлагдахгүй, ханын насыг уртасгана. Фасадны үндсэн хавтанг босоо чиглэлд хооронд нь 6-аас 10 мм орчим зайтай суурлуулна. Энэ завсар нь температурын хэлбэлзлээс үүдэлтэй тэлэлтийг шингээх зориулалттай. Хавтанг тусгай зориулалтын шүрүүпээр рейктээр бэхлэнэ. Доод хэсгийг газраас 15 см орчим өндөрт байрлуулж, чийгнээс хамгаалах нь зүйтэй. Хавтангуудын хооронд үлдээсэн зайг нарийн рейк буюу баатангаар дарж, илүү гоёмсог босоо хээтэй фасад бий болгоно. Баатанг чигжээс болон шүрүүтний тусламжтайгаар тогтоож, бүх хавтанг механик байдлаар бүрэн хааж өгнө. Ингэснээр фасадны гадаад төрх илүү загварлаг харагдахаас гадна чийг нэвтрэх боломжгүй болно. Хэрвээ үйлдвэрлэлийн будалттай хавтан ашиглаагүй бол суурлуулалтын дараа праймер болон гадна зориулалтын будгаар будна. Өндөр чанартай UV болон чийгэнд тэсвэртэй будгийг сонгож, хоёр давхаргаар чигд түргэх нь зөв. Будалт нь зөвхөн гоо зүй биш, хавтангийн эдлэгээний хугацаанд чухал нөлөөтэй. Фасадны бүх хэсгийн уулзвар, булан, суур, цонхны хаяа зэрэг газруудад тусгай профиль чигжээс ашиглах шаардлагатай. Хэрвээ угсралт чанартай хийгдвэл Board and Batten фасад нь 20-30 жилийн эдлэгээтэй, бага арчилгаатай, дулаан хадгалалт сайтай шийдэл болж өгнө. Энэ хүртэл манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Илүү сонирхолтой контентуудыг үзхийг хүсвэл манай сувгийг дагаж, лайк дараад хуваалцахаа мартуу зай. Дараагийн бичлэг дээр уулзцгаая. Түр баяртай.